Нэвтрүүлэг үргэлжилсээр нь үзэгчтэй зардлыг чигчмийн бэлтгэсэн вайрал болон таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр яг үргэлжлүүлэн та бүхэнд маань сонирхолтой зочинтой ярилцлага хүрэх болно. Тэгээд та бүгдийн мэдээж байгаа ажилтан сайн Улаанбаатар хөтөлбөрийн маань ерөнхий ивент тэтгэгч Гигантен корпорацийн захирал Анхбаатар маань өнөөдрийн зочноор оролцож байгаад дуулахад таатай байна. Тэгээд бид бүхэн өнөөдрийн сурвалжлагыг бас онцгойлон гадуур бол ярилцлага авсан байгаа. Тийм учраас та бүхэн маань бидний ярилцлагын болонд анхаарлаа хандуулна. Хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн зочны цагийн зочноор Гигантен корпорацийн гүйцэтгэгч захирал Анхбаатартай ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр энэ жил 2026 онд барилгын салбарын тэгш ой тохиож байна. 100 жилийн ой тохиож байна. Мөн Гигантен корпорацийнхаа бас хамт олонтой мөн Гигантен корпорацийн үйл ажиллагаатай танилцахаар бас хүрэлцэн ирсэн байна. Та тэрний түрүүнд өөрийгөө болон за компанийнхаа талаар товчхон танилцуулж өгөхгүй. Өглөөний мэнд хүргэе. Гигантен корпорац үүсгэн байгуулагдсан хойш одоо 2020 оноос барилгын салбарт үйл ажиллагаа болж байгаа. Барилгын салбарт тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулна гэдэг бол бас том сорилт үүдэг. Тэгэхээр тэр сорилтыг даван туулаад одоо өнөөдөр 6 дахь жилээ явж байна. Энэ 6 жилийн хугацаанд гэгээ өргөө хотхон ямар ч бий болоолоо. Хадтвэла хоёрын суурууд болон Түшиг хаан гаражийн ажлыг бол 80% хийсэн байна. Хадтвэла хоёр бол онцлогтой уулан дээр шатлсан хэлбэрээр байдаг. Тэрийг бол ер нь дангаар хийсэн байна. Ер нь нэлээдгүй ажлууд хийсэн. Үүсгэн авсан дээрээс биш. Хамт ажиллагчид маань бол 2010 оноос хойш тасралтгүй барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Надтай хамт мөр зэрэгцээ явж байгаа. Яг баг хамт олон байна. Одоо өнөөдөр 14 жил тасралтгүй явж байгаа. Нэг сайн мэднэ. Тийм учраас өнөөдөр ажил ийм бүтэмжтэй хурдтай явж байгаа бас нэг давуу тал болж бодож байна. Таны хувьд болохоор бас яг таны намтар түүхийг харж байхад яг барилгын салбарт бол сүүлд орж ирсэн. Өөрөө бол яг цэргийн хүн байгаа шүү дээ. Тэр талаараа ярилцуулах сонирхолтой санагдсан. Их сайн шүү дээ. Би 10 жил сурж байхдаа шогон зураг айгүйх сонирхдаг. Шогон зурагт айгүй сайн байсан. Бусад хичээл гэхээс илүүтэй шогон зураг ингээд гоцлоод ингээд зурдаг. Тэгээд барилгын эднэр болно гэж мөрөөдөлтөд явж исэн. Тэгээ нөгөө зах зээлийн шуурга учраас айл болгоныг байрсан шүү дээ. Тэгээд хамт чинь. Тэгээд сургуулийн төлбөр мөнгнөөс болоод ээж маань манай наах захтай ярилцаад цэргийн сургуульд оруулъя. Тэгээд цэргийн сургуульд үн төлбөргүй нэгдүгээрт. Тэгээд засгийн хувьц өмс чинь дээрээс нь жалаач гэдэг болоод тэр үед мэрэгжил байсан. Тэгээд жалаач болчих юм байна. Давхар ингээд ямар ч хэсэн цэргийн сургуульд орно. Тэгэхээр дуртай дургүй ямар ч хэсэн бэлдсэн сургууль бэлдээд тэгээд юм гэсэн 95 онд конкурс өгөөд 500 гаруй оюутнууд яг ингээд шалгалт өгөөд конкурсанд шалгалт өгөөд Улаанбаатар хотоос бол нэгээр гарсан гэсэн. Тийм. Хамгийн дээр бид тэр гуруула конкурс өгчээсэн тэр үед. Тэгээ гуруула конкурс өгөөд бид тэр нэг цэргийн сургуулийн нэг соёлын төвийн цонхон дээр ингээд нөгөө нэрнүүд заасан байдаг. Шалгалтанд тэнцсэн хүмүүс ингээд нэрнүүдийн зас одоо нэг шиг нэг сошиал юм байхгүй шүү дээ. Тэгээ цаасан дээр ингээд бүгд ингээд наацсан цонхон дээр тавьсан гэсэн. Тэгээ би өөрийгөө жоохон болоод ингээд дундуур үзэл ингээд нэрээ хаагаад ингээд улаан шугамнаас тийшээ тайж байгаа шүү дээ. Ингээ хайжсэн чинь манай цуг явсан нөхөр чи тэр ихтэй гэдэг.
хамгийн дэвтлэрээ байдаг. Ингээ харсан чи оо Анхбаатар гэдэг дээр нь нэгээр хэрцэнсэн тэгэл ямар юу авах уу гэл. Ингээ авахгүй гэл. Жолооч болно. Авдаж нэр өөр ямар сонголт байхгүй. Тэр биеийн тамирын шалгалт өгж явахт хүртэл ингээд 100 м-д хурд хийгээг үзээ. Ээж маань ингээ хажуу зогссон. Миний физикийг барьсан. Тэгээд ингээ дөрөөр ингээд гүдэг. Тэгэл гүгээд анцгадаа нөгөө багш нар цагаа хараад ингээ өөрийнхөө цагийг хэлээд ингээ зогсчих ээж хажууд зогсчих юм. Ингээ биний физикийг барьсан. Тэгэхээр чинь би тэр ээжээс удаан байна гэсэн үг байна. Тэгсүрсний зэрэгээс уулзсан. Ээж мань ингээд зэрэгтэй гүйсэн байгаа байхгүй ингээд 100 м. Дагаад хүүхдээ тий дагаа гүйсэн хажууд исэн зогсож байгаа. Тэгээд ямар ч гэсэн зэргийн сургуульд орсон. Зэргийн сургууль бол сайхан гадар ирчүүдтэй мөр зэрэгцээ суралцж байгаа. Тэгээд 2010 он хүртэл бол салаа салбарын захирагчаас ахуулаад ангийн орлогч хүртэл хийж үзсэн. Тэгээд урд хятад би сургууль сурч ирсэн. Зэргийн төвөр ахтын үед. Тэгээ сурж байхдаа тэр үед бид нар зургийн аппарат байсан юм мотос байх биш. Зургийн аппаратаар ингээ авсан зургнууд маань бүгдээрээ барилга байгуулсан. Тэр хятадын хөгжил төвшлээ. Тэгээ тэр нөгөө юм гүүр зам гүүрийн ингээ яаж тэр хол гүүрийг ингээ хүн татлагаар ингээ яадаг юм бол гээд өөрөө сонирхож бүр очиж үзчихсэн. Тэгээ хэл усаа мэдхгүй тэгсээр ингээ айгүйх тэмдэг. Цог сурч ирсэн нөхөр маань гिचээд ивэл өрөөндөө үлдээл би тэмээл тэргээр юм үзээл яваад. Тэгээд зураг аппарат чинь ингээд юм палаш нь дүүрч шүү дээ таах нь. Тэгээд ноутбук руу нөгөөхөө хуулж явал компьютерлөө. Тэгээд ингээд сүүлд зурганд өгсөн чинь дан барилгын зураг байгаа. Гой хэлбэр загвартай. Загварыг гаргаад ингээд авсан. Хийцэл ингээд гаргаад. Тэгээд тэр үеэс л ер нь бол барилгын нэр тэгээд барилга гоё юм байна гэж харж ирсэн баг. Тэгээд 2010 онд манай дүү ийм салбарт орох эхлэлийг тавьсан. Та барилга руу ороо над дээр хүрээд гээд ингээд тийш орсон. Тэгэхэд би Афганистан улсад үүрэг гүйцэх гээд нөгөө цэргийн багийн ажиллагаа гэж үүдэг шүү дээ. Тэрэнд бэлдээд ингээд бэлтгэл бүх юм нь хамчсан. Явахгүй л ингээд 2 хоног болоод дутуу ийж. Манай дүү тийч. За та өөрөө л мэд. За би явал яах вэ гэвэл нөгөө түрээсийн байранд амьдарч байгаа шүү дээ. Түрээсийн байранд амьдраад тэгэл цалингаа тайлаа авчихна. Тэндээс нэг хэдэн төгрөг авчихна. Ингээл юм тоо бодоол барилга руу орчвол яах вэ гэвэл ингээд ирээдүг хараад. Тэгэл 2 хоногийн өмнө би боллоо гэдэг нэг найз инкэгээ танкийн инкэ гэж хэлсэн. Тэр цог багийнлагч байхгүй. Тэрэндээ би хэлээд хөшнө боллоо би амьдралаа бодлоо. Хүн болгоо гайхаж байгаа шүү дээ. Бүх юм тэмцсэн тий ингээд зүгээр явхад онгоцондоо суугаад явхад бэлэн байхгүй. Би артлын дарга орлогч өрнө явах гэж байсан. Хамгийн хариуцаг. Би хөшнө боллоо. Гардлаа амьдралаа бодлоо. Тийш 6 сар яваад ирэхэд ер нь бол тэгээд би гарсан. Тэгээд дүү дээрээ ирээд ажиллаад хүүхдийн зуугийн наран олдог манай компани ажиллаж ирсэн. Тэрнээс эхэлж ажилласан. Тэгээд нөхдөд бахан хаусны барьсан. Тэгээд ажил руугаа ингээд яг ингээд орж ажилладаг байсан. Эхний хэдэн жил бол хангамжийн дараа хангамжууд бараа материалтай танилцж байгаа. Тэгээд бараа материалтай танилцаад тэгээд нэ талбараа ороод ингээд явхаа энэ тэгж болдгоо гэдэг юм сэтгэлгийн хайчуу тийм ингээд инженерүүдтэйгээ үзэлцээл яваад байдаг. Тэгээ явсаар байгаад сүүлдээ дүү маань даамал болгоод барилгын даамал гэдэг бол яг барилгыг ингээд эхнээс нь дуустал хүнтэй юутай тийм харилцах. Тэгээ даамал хийж явж байгаад сүүлд нь компанийнхаа гүйцэтгэх захирлыг тэгэхээр ингээд бүр илүү ингээд ороод нарийн шигийн тооцоо юм зөндөө ингээд нэг нийтдээ 10 жил яг дүүгээ хатаар
ажилласан гэдэг. Үндсэндээ үе үеэрээ л яваад байна шүү дээ. 17 жил. Тэгээд тэр гармаар яваад 10 жил нь ингээд яг суралцж байгаа. Одоо өнөөдөр энэ өндөрлөг дээр гарах их үүсвэр энэ одоо тийм эхлэл нь бол ердөөсөө яг энэ хуучин дүүгийн компаниас эхлэлтэй. Өөрийнхөө хүсэл сонирхлоор явж байгаа болохоор тэр чинь өөрөө гоё шүү дээ. Тэгээд ЖДС-тэй ашиглалтанд өгөөл ингээд тийм тэр хүмүүсээс талархлын үг сонсоо явах гоё шүү дээ. Бодомжид таних хүн баг бүгдээрээ ингээд явах гоё. Өөрөө яг ажил руугаа ордог тэр тал маань явж байхгүй. Өнөөдөр энэ дээр л авчирсан байх гэж боддог шүү дээ. Ялцчгүй гэгэн өргөн утганы одоо төслийн хийгдэж байгаа ажлуудыг харахад маш хурдцтай явж байна л да. Энэ яг өөрөө бас тэр олон жил хамт явсан тэгээ хамтрагч ажилчид нэг гараар бас хамтдаа ажиллаж байгаа болохоор ийм хурдтай бас босч гин үү гэж харж байна л да. Яа тэгэхээр барилгын салбар бол өөрөө хэцүү салбар шүү дээ. Хүн ажилуулахад маш хэцүү. Тэгээд хүнд хэлбэрийн бас тэр чинь ажил байгаа тий. Өдөр шөнөгүй бараг ажиллана тий. Шөнө нас ажиллана гэл ийм байгаа шүү дээ. Тэр харж байхад бол хамт олон ялцчгүй маш сайн хамт олон байд юм байна. За мэдээж хэрэг манай Анхбаатар захирал гэсэн өөрөө маш сайн одоо удирдан зохион байгуулалт юм байна гэдгийг харж байна л да яг. Хүн удирдна гэдэг нь хэцүү шүү дээ тийм. Хүнтэй ажиллана гэдэг бол тийм. Тэр хүний аргыг болно, ажлын тааруулсан дээр тунгийн тааруулж л явна шүү дээ. 10 хэдэн жил болчлоо гэдэг чи мэддэг би мэддэг гэдэг ингээд байж болохгүй. Тэгээ аль болохоор тэгэл зохицуулаад тааруулаад. Гэхдээ тэдний хүн би хариуцлага үлээсэн байгаа одоо хүртэл. Тийм. Өнөөдөр 16 жил цуг ажиллаж жил хамт ажиллаж байгаа гэдэг бол бидний бас давуу талууд байгаа. Хамт олон жил болсон би минийхээ зам гэдэг. Бас сул тал бас байгаа шүү дээ. Яг тэр өмнөх тэр гараан дээр цуг байжсэн юм чинь. Гэхдээ би хэлдэг шүү дээ. Эдрийг хэн чадж байгаа нь биш явна шүү. Тэрнээс хамаатан садан найз нөхөд ах トゥ гэж юм байдгүй шүү манай компанид. Дөрмөн тийм шүү. Хэн чадж байгаа нь биш явна. Дөрмөн тийм. Тэгэхээр одоо яг тэр зарчмаараа явж байгаа. Гэр бүлээр нь ер нь бол мэднэ ажилтаа. Тэгээд тэднэрт хэлдэг байхгүй. Та нар өнөөдөр нэг хоёр өрөө байраар ингээд битгий тогсоо үр хөвгүүд чинь ингээд том болж нүдэн дээр том болоод хүнтэй суугаад байгаа юм чинь гараар нөгөө төлөвсөн. Тэгэхээр дараа гэж ингээд ундраад байна. Тийм болохоор та нар өшөө илүү хариуцлагатай, өшөө илүү ингээд ажиллах шаардлагатай гэж дандаа хэлдэг. Тэгээд тэтгэврт гартлаа хамтаа байна л гэдэг шүү дээ. Одоо хамт олноос ямар ч хэсэг ихний хүн бол 28 онд тэтгэврт гарахаар байгаа. 28 онд тэгээд ер нь ихлэх багтаа ер нь компани залуу баг гэж хэлдэг ингээд цуг ажиллаж байгаа улсууд маань өөрснөө яаж болохоор одоо залуучуудыг биш дэмжихгүй болохгүй. Энэ жил шинэ тухайн технологийн сургуулийн 3 дугаар курсын 6 оюутан ирж дадлага хийсэн. Тэр 6 оюутан эхний 2 нь бол ингээд танил талаараа ирсэн. Тэгээд яг оюутанд ямар дадлага тэгээ эзэмшүүлэхийн яг юу байх юм гэдэг нөгөө өдөр тутмын харж байгаа. Тэр бид нар яг ингээд хариуцуулаад нөгөө юу тавьсан. Инженер тавиад яг дараалал 7 хоногоор тэгээд бүх дадлагыг хийлгэж тэгсэн нөгөөхдөл чинь өөр газар ажиллаж байсан оюутнууд зүгээр талбай нь хог шүүрдүүлээд ах юм тэрээ. Тэгээ нөгөөдөөсөө хэд аваад энэ дээр яг дадлага хийж шууд яг ажилласан. Жинхэнэ дадлага хийж ингээд ирсэн 6 оюутан. Би тэр 6 оюутанд бол хэлсэн. Эргээгээд та нар манад ажиллах ажлын хамаагүй. Би ажиллаач гэж гоохгүй. Гэхдээ та нарыг дадлага хийлгэе гэж миний барьж байгаа бодлого бол та нар сайн инженер болох хэрэгтэй юм. Хүний аманд ормооргүй. Хүн болгон дөнгөж төгссөн хүүхдүүд голдог дандаа. Тэгээ тийм гологдмол би инженерүүд би олмооргүй. Тийм учраас та нарт бүр цаг зав зарцуулъя. Хоолой чүнгүүгээ, хувцас чүнгүүгээ та нар ингээд яг тэг сурах гэсэн ингээд сураах. Тэгээд шалгалтыг аавна.
гэж яагаад инженерүүдтэйг нийлж байгаа юм чийсэн. Сар гарна дадлага хийлгэсэн. Сайн суралц гэл. Тэгэл нам нэг ажилчид яагаад ингээд 3 эмэгтэй 3 эрэгтэйсэн аахгүй. Яагаад дараа ингээд би нэг өглөө шуурхаа дээр сууж байгаад хэлдэг аахгүй. Ийм учраас энэ хүүхдүүдийг сурах ёстой. Та нар чадах ятгаараа тусал дээ. Та нарын хүүхдүүд яг адилхан миний хүүхдүүд яг адилхан тийм болохоор дэмнээд ингээд сайн сургах хэрэгтэй. Тиймээс хог шүүрдэж бол хин чадна. Хог шүүрдснээр бид муу нэртэй болохгүй. Тийм болохоор хог шүүрдгүүдээ шүүрд. Гэхдээ сурах хэрэгтэй юм сайн сур. Ингээд бэлтгэж явуулсан. 6 оюутан бэлтгэсэн. Тэгээ ажилчтайгаа цуг ингээд нөгөө шуурхад оролцоод өглөө болго өөр бөгөөд ингээд явахаар нөгөө чинь байдлаа салбар юм байна гэдэг нөгөө ч болсон. Өөрснөө сүлд нь сэтгэлээ хэлжүүлээ дээ. Зүгээр ингээд бид нар бол суугаад овш суугаад компьютер дээр зураал ингээд хичээл ингээд сон гэж бид нар бодсон. Яг талбай дээр гараад мятага хараад тий хэмжээгээ тавиад багтайгаа ажиллаад ингээд гар нэг бол юу гэсэн юм зориг зүрх байхгүй байсан. Одоо ингээд танаа гэгэнтэн корпорацид ингээд дадлага хийснээс болоод бид нар талбай дээр амар сонирхолтой болсон. Яг ингээд таны ингээд хэлээд идэг тий өдөр тутмын үйл ажиллагаанд ингээд тогтмол оролцоод өөрснөө гараараа ингээд бариад үзээ гэдэг. Энэ бол үнэхээр гоё юм байна гэдэг нөгөө чинь өгдөрөг чинь. Үнэхээр гоё юм. Та нар ингээд тавьшин шугамчин дагуунаад хүмүүс хийх ёстой. Байлгаа ингээд байж ингээд өдрөөс өдөрт ингээд нэмэгдээд яваад байгаа хүмүүс харж байгаа гэдэг. Тийм байна. Тэр хүүхдүүд энэ мэрэгчлийг эзэмшсэндээ бахархаж тий дээр нь одоо тэр мэрэгчлээ дуртай болох нь маш чухал. Дуртай болгосон байхгүй юу? Зүгээр тэр нэг хоёр хүүхдтэй бол ингээд зүгээр ингээд хангаараа суугаад байдаг байсан. Бүгдийн нэг зургуулаад цуг бай. Мятаа харуулсан ч цуг бай. Чи зүгээр харахгүйсэн ч хажууд нь хараад байж. Яагаад яаж харуулж ин тэрийг хар 10 мотор уурж яахт тэрийг цуг харж зургуулаад цуг бай. Ингээд ирэх юм бол би чигд боловсрол болгож юм гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй энд нэг өөр юм заагаад энд нэг өөр юм заагаад болохгүй. Тэгэхээр тэр зургуулаад цуг бай гэдэг. Тэгсэн чинь үнэхээр дуртай болсон нөгөө төл чинь. Тэгээд хамгийн сүүлд баярлаа гэж хэлээд явсан бүгдээрээ. Тэр сургууль төгсөж ирсэн инженерүүд ер нь бол голоддог тий талбай дээр нөгөө ахыг можианууд арматурчдынхаа аманд навчих гэдэг юм. Тэгэхээр яагаад айч чинь тийм бид тэгэхээр би ч өөрөө маш мундаг инженерийн одоо зөвлөгөө заавраар өнөөдрийн энэ зэрэгт хүрсэн байхгүй. Ер нь бол би ингээд хийн гэж ингээд зүтгэсээр байгаад хийчдэг. Гэхдээ заавал хажуудаа нэг хүнээс зөвлөгөө авдаг. Миний үнцэн мэрэгчлэн барилгын зэрэг биш шүү дээ. Тэгэхээр одоо нэрийг хэлж болохоор бахалтай Цэтэн Балжир гээд манай ерхий нэрээс баггүй. Компани удирдах олон хүний бас амьдралыг шийдэж явна гэдэг бол маш том үүрэг хариуцлага байгаа. Тэгээд энэ үүрэг хариуцлагыг гэсэн маш одоо сайн биелүүлж явдаг юм шиг санагдаж байна л да. Тэгээд үүнийхнээс тэ шагнал гэдэг ч юм уу те мэдээж хэргийн зүйлийг бас төр үнэлдэг байгаа. Тэгээд бас энэ 2026 ондоос төрдөө үнэлүүлээд шагнал авсан шүү дээ. Тэгэхэд яг ингээд таны өөрийн те өөрөөрөө бахархаж ирсэн ч юм уу те мэдээж хэрэг төрийн шагнал авч байгаа хүмүүс бол маш гоё юм омгшлыг авдаг те тэгээд тэр шагнал төрдөө үнэлүүлэн гэдэг бол маш их бахархалтай зүйл л те. Тэр үед бас таны бодож ийсэн одоо тий бод за би нэг юм ингээ хийцэн шүү гэл тий хүн өөртөө бас бахархдаг тий тэрийг бас хүмүүс хараад бас төрдөө шагнуулсан байна гэ олон хүмүүс бас баяр хүргэдэг байгаа шүү дээ. Тэгэхэд бас таны сэтгэл ямар байсан бэ? Энэ барилгын салбарт орсноороо би зөв байсан уу буруу байсан уу гэдэг юм уу тий? Ордонд ороод ингээд нөгөө хүмүүс нэр дуудагдаад ингээд зогсдог шүү дээ. Чагсаалаад авахгүй л тэгээ зогсоод дандаа настай хүмүүс голцоо байсан. Настай гэхээр надаас өндөр настай л байхгүй. Би ч настай л да. 50 нас гэдэг чинь бага нас биш. Тэгээд ингээл дуудаад гэж чинь нэлээд өндөр дээр миний шиг дуудаж чинь 3 хүн дуудаал тэгээд дөрөвтэй юм данаг дуудаал.
Тэгэл гэлсэн. Яг тэгээд дараадаар ингээд явуулаад оролт юм лээ. Тэгэл ороод тэр гэл ингээд нэг шагнал хатуулахтай нэг дагасан гарагийн дууддаг юм байна. Ом нэртэй. Тэгээд ингээд тэгсэн мөргөр ингээд омшод авч би ч ингээд залуу байгаа байхгүй юу. Тэдний ажил ингээд залуу. Тэгээд ингээд битүү ингээд таарад ингээд зогссон ингээд ичсэн чинь нөгөө хүмүүс ингээд дуудаад байсан чинь мэдээж өөрөөхөө төлөөл ажилласан байгаа насаар ажилласан хүмүүс байгаа тийм мэддэг гэх юм ингээд би бол өөрөөхөө биш хүний төлөө ажиллаж авч байгаа юм байна гэж би бодсон. Минийх болохоор өөр байгаа байхгүй тэдрээс шалгандаа. Тийм. Гэдэг чи танилцуулга төрүүлээ явчихдаг миний нөгөө тодорхойлсон юм тэнцээ юм шиг юм билээ. Тийм. Тодорхойлоо явуулсан тэрийг уншсан чинь сэтгэл өөрөө тийм омгших тэр бахах тэр сэтгэл бол тэгэд төрд юм билээ. Тэгж омгшуулж чинийг авах хэрэгтэй шүү гэж ингэ өгж байгаа тийм мэдрэмж надад төрж байгаа байхгүй. Тийм. Тэгээд ингээ нэг хамаг би шар ус босч байгаа шүү дээ. Тэгээ нэг шагнал гартуулаад хэдэн жил ажиллаж байгаа. 30 жил гэсэн. Сайхан залуунаас. Тэгээ би өөрөө тэгэхэд л багсан. Энэ олон хүнийг холдоондтай, ажилтай, орлоготой, амьдралтай тэгээд 500 гаруй өрх ингээд үндсэндээ тэгээ хоронтой болж юм. Тэгээ тэрийг дагаад 500 өрх гэдэг чинь дундчаар бодоход үгүй 2000 гаруй орчин зогч юм шүү дээ. Тэгээ дунд нь тэр нөө GC market гэдэг бас би болгосон тэр бас хүмүүсийг ажилтаа орлоготой байлгах гэдэг ингээд ажиллаж байгаа. Хадад байлаа чинь өөрөө бас 100 гаруй өрх байдаг шүү дээ. Одоо хандлаа амьддаг. Тэгэхээр тэр мэрэг чинь ихэл суурийн ингээд тавиад явсан юм чинь тэндээ өөрөө амьддаг байгаа. Гоё өөрөөхөө хийсэн бүтээс юм ингээд бараад амьдэрнэ. Тэгэхээр ер нь бол яа авах цаг нь болсон юм байна гэж тухайн үед л тийм бардам сэтгэл төрж ирсэн. Ингэсэн. Энэ жил яг барилгын компани барилгачдын 100 жилийн аг тохиож байна. Тэгш аг тохиож байгаа. Тэгээд энэ аг тохиолдуулаад хамт олон болоо тий салбарынхаа хүмүүст бас мэдчилгээ төвшүүлээд хайлаа ярилцлага өндөрлөө. Орчин цагийн барилгын салбар үүсч өгчний 100 жилийн баярын мэндийг нийт салбарынхаа хамт олон болон Гигантын корпорацтай хамтран ажилладаг байгууллагууд болон нийт ажилчдаа баярын мэнд хүргье. Өнөөдрийн ярилцлагыг хүлээн авч бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Ингээд энэ жил бас 100 жилийн ой тохиож байгаа нийт хамт олон болон танд болон танай гэр бүлд бас аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Тэгээд энэ барилгын салбарын бүтээн байгуулалтыг хийдэг та бүхэндээ бас цаашдаа ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Ингээд барилгын салбарын 100 жилийн ой тохиож байгаа. За барилгачтай болон нийт барилгын салбарт ажилладаг бүх хүмүүстээ энэ барилгачдын 100 жилийн ой баярын мэндийг бас дахин хүргье. Тэгээ өнөөдрийн ярилцлаганд Гигантын корпорацийн гүйцэтгэх захирал Анхбаатар бидэнтэй ярилцлаа. Хөтөлбөртэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш шинэхэн дугаартайгаар дахин уулзцгаая.